Ингээд та бүхэндээ Dream High цувралынхаа 2 дугаар хэсгийг ярьж өгье. За манайхан гол дөрүүдийн нэрийг мартаагүй биз? Хэми, Жингүк, Бэки, Самдон, Пэлсүк, Джейсон. За дээр нь Кам багш, Ям багш, Ши багш. Ерөнхий захирал. За тэгээд мөнх хөлөгч Мадо шиг их оролцоотой дөрүүд гочлон харагдана. Нээлтийн яслал дээр Бэки боломжийг ашиглан тайзыг шатааж байхад Хэми болон бусад хүмүүсийн нүд түүнээс салахгүй. Харин урилгаар ирсэн шин сурагчдыг дээд захирал шалгахыг хүсэх ба хэрвээ алдаа гарвал түүгээр нь дэлмдүүлж тэднийг сургуулиас хөх бодолтой байлаа. Энд тэд өөрсдийн авьяасыг харуулах боломж. Тайз руу гар. Самдон жирээгүй хойлохна гарах боллоо шүү. Жингүк харин Хэмиг ганцаарангийн тайзан дээр орхиод явлаа. Тайзнаас буу. Манай гурийн хувьд ч асуудал үүслээ шүү. Магадгүй тэд үнэхээр авьяасгүй болоод энд орж ирсэн юм биш үү? Энэ миний бодол шүү. Мэдээллийн зүйдэл ингэж ярьж байлээ. Манай авьяасгүй хүүхдүүд ч сургуулиасаа ингэж хөөгдөж байна уу да. Хэмигийн хувьд бүх зүйл л болохгүй байгаа мэт санагдаж байна. Хугарсан гутлыг яаслах гэж тусалсан самдууд уураа гаргаад гомдооно. Жингүг бол тайван хүлээцтэй байхыг Хэмид сануулад сэтгэл санаагаар дэмжинэ. Ихэнх охтууд уйлахаараа хөөрхөн болдог. Харин чи бүр царай мото болчих юм. Риа. Анхны сургууль, анхны хайр. Бараг л Instagram пост юм уу да? Сургуулийн супер од бололтой шүү. Орлогын хүмүүс жингээ барина гэдэг ч том сахилга бат. Манай Пэлсүк 7 хоногийн дотор 3 кг ядаж хасах хэрэгтэй болох нь дээ. Өглөөний цаг хатан хаан шиг, өдрийн хоолыг энгийн ард шиг, оройн хоолыг гуйлгчин шиг. Өдөр бүр гэрлүүгээ алхаж орой 7-оос хойш битгий усуу. Чадахгүй бол хасах 50 оноо. Ер нь урлагийн сургууль сурахад бүх зүйл тийм амар явахгүй бололтой. Хамгийн шилдэгүүд нь шалгарч байж энэ том өрсөлдөөн донд амжилт үзүүлдэг байлгүй. Тууцын хурлаар мэдээж ерөнхий захирал асуудлуудыг шийдэхээр 3 сурагч Кам багш зэргийг сургуульд байлгахгүй байх шийдвэр яригдана. Бэкич улаан цагаандаа гарч Хэмиг байр сургыг булаачихгүй гэсэн айдастай сургуулиас яваад өгөхийг хүснэ. Хараахан хөөх шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Тэгтэл Бэки шууд алгадаад авдیں۔ Ноцолж байтал залтай өөр хүүхдүүд ирэнгут ухаан алдаад унчихлаа. Харин энүүд ерөнхий захирал онцгой санал гаргажээ. Өөрийн суудлаа дэд захирал санал болгож харин нөхцөлд нь Кам багш 3 сурагчийг үлдээхээр боллоо. Хэми Бэкитэй насалдаж байх үед нөгөө зүгэлт нь Хэмигийн халаасанд орчхож Хэми бид албан ёсоор сургууль үлдэхэр боллоо. Тийм гэж юу? Үнэхээр аз авчирдаг зүйлт юм байх та. Тулаан одоо л эхэлж байна. Энэ бол маш удаан хүн тулаан байх болно. Би эхний зүйлсийг нь хийлээ. Одоо Кам багш танд үлдсэнийг нь даатгая. Харин Кам багш өөрт нь яаж итгэж найдлага тавиад байгаад эргэлзэх боловч экс захирал маань түүний уур чадварт үнэхээр л итгэдэг бололтой шүү. Кам багшд үлдээсэн захиан чи юуныг яагаад надад байгаа гэдгийг гайхаж байгаа байх. 23 жил дэвтрээ ашиглуулсанд баярлалаа. Таны хайж буй хариулт энд байгаа гэж бодож байна. Найз Жон Хамён. Тэгэхээр Кам багшийн залуудаа бичиж байсан дэвтрээс санаа авч энэ сургуулийг байгуулжээ. Мөрөөдлийн хулгайч. Хэмич дууны өнгө гаргах чадвараар хэнийг ч дагуулахгүй сайн гэдгийг харуулж эхэлнэ. Хөдөөнөөс ирсэн самдун яаж шууд хотын амьдрал тэр тусмаа шилдэг урлагийн сургуулийн амьдрал дасах билээ? Гэхдээ шийдэмгийн юм хамгийн шилдэг сурагчийг тулаан дуудаж байна. Сургуулаар нэг сенсац. Хөдөөний нөхөр Джейсонтэй үзнэ гинэ гээл. Би түүнийг ялвал хөдөөний тэнэг лөөзөр биш. Ойлгосноо гээл. Ууг нь ч үнэхээр сайн дуулж байна шүү. Гоё л дөвөл явж байна. Гэтэл Джейсон төгсгөлийг нь амар хийгээд хайчихлаа. Уугч мэддэг дуу байсан бол хангалттай бавхаар л байлаа гэдэг юм да. Дуулж байхын нэг сонсоод сурчдаг бас л гоц авьяастай нэгэн бололтой шүү. Хэмич бүтэн нэг сар ийм царайтай байхыг нь харж тэсгүй бололтой. Харин манай сургууль дээр Мадо шиг ирээд Кам багштай уулзжээ. Ямар хэрэгэр гэсэн чинь Хэмигийн барьцаанд байрыг нь авах гээд гэрээ зуруулах гэж байгаа юм. Хэмигийн карьерийг батлан дааж байгаа хүн аргагүй ирэхэд ихчийнхээ байрыг барьцаалчихлаа. Самдуу маань одоо овоо гайвуу хотын залуу шиг харагдаж байх чинь хот үзүүлж гадуур баахан л тэнэг шив. Хэмигийн аав нь ч яриад удахгүй очно гэдгээ хэлхийг сонсох Хэмид өнөөдөр их л аз жаргалтай өдөр тохиолсон мэт.
Беккигийн хувьд авьяасыг худалдаж авч болдгүй бололтой. Мөнгө төлж нэмэлт давтлага авсан ч нэг л болдоггүй. Ээж нь хүртэл түүнийг нэх үнэлдэггүй юм бэлээ. Хэмитэй л харьцуулдаг байхад Хэмиг ялсан хүн чинь ээж рүүгээ уурдсан байгаа зү. Жингүүгийн гэр бүлч бас асуудалтай шүү дээ. Өөрийг нь чимээгүй байхыг хүссэн аавда мөнгийг нь буцааж өгөхөөр ирж. Гэхдээ авьяасаа хөгжүүлмээр л байгаа байлгүй. Нууцаа сургууль дээр бүжиглэж байхыг нь Бекки олж хардаг. Тэд ямар ч байсан танилцаад амжлаа. Хэми мөнгө хүлэгчээ хараад айтал одоо тэг шаардлагагүй болжээ. Түүнд үхрийн сайн чанарын мах өгөөд явна. Жингүүгийн өөрийнх нь араас ирж тослохыг оролцсон гэдгийг мэдэж аваад өөрийгөө буруугаар бодож явжээ гэдгийг ойлголоо. Чаос гимсэндээ мотоциклийн цас болохгүйгээд зонтог тавьж кэрлэж байхыг нь Жингүүг олоод харчнаа. Дахиад нэг романс маягийн оч үүсчихсэн үү? Яадагч байсан өөрийгөө буруугаар бодож явж байсан уушлаарай гэд хэлж чадлаа. Кам багшийн их чинь олон хүмүүс амьдрахаар босонд уурлах байх гэсэн чинь юу вэ? Хоёр сайхан царайлаг залуу хараад хамт амьдрахтаа бараг бөөн баяр болоод байгаа мó да. Хэми дүүтэйг л бараг хөөгдөж магадгүй юм шүү дээ. Ямар ч л байсан Хэмигийн хувьд энэ зүйлт нь үнэхээр л нөлөөлөг бололтой. Бүх зүйл нь л өнөөдөр бүтээд нэгэн аз жаргалтай өдрийг өнгөрүүллээ. Кам багш бас овоо шаргуу нөхөр байна шүү. Тайлангаа сайн бэлдсэний ачинд захиралдаа магтууллаа. Гэхдээ түүнийг төр ангид хуваарлцглаа. Хэми зүйлтээ эзэнд нь өгөх гэснээ дахиад ганцхан өдөр зээлхийг хүсжээ. Гэвч тийм болохгүй нэ. Бекки өөрийнх нь зүйлтийг хулгайсан гэж сэрдэж байтал Жингүүг гарч ирээд Хэмиг бариад өгчлөө. Олны өмнө ингэж эвгүй байдалд оролсонд нь Самдоны уур ихээр хүрч Жингүүгийг цохиод авлаа. Гэхдээ тэд ингэж өвмэн тарж болохгүй байлаа. Учир нь тэд нар төр ангид хуваарлагдсан гэдгийг хэлнэ. Кэрийн сургуулийн болшч гэж нэрлэдэг. Тэгэхээр энд ямар ч мэргэжлийн хичээл, урлагийн хичээлүүд орохгүй гэсэн үг. Урлагийн сургуульд зовж орчоод яаж энгийн хичээл үзээд явж байх вэ? Сурагч нар тэслэгүүл бүгд сургуулиас гардаг байх. 49 тэг гэсэн анти амжилт юм уу да? Манай 3 49 3 гэж өөрчилж чадах болов уу? Хэмич одооноос жинхэнэ бүлэдэлтэнд өртөж эхэлнэ. Үг хэлэн дийлдэхгүй сургуулийг нь муулан байран орж ирсэн. Беккиг дормжилсан. Одоо бүр хулгайч гээд. Жингүүг Хэмитэй ярилцахыг хүссэн ч Самдон түүнтэй ярилцахыг илүү их хүсэж байлаа. Сайн охиныг нь олонний өмнө эвгүй байдалд оруулсан шүү дээ. Хичнээн Хэмигийнх биш байсан ч тусдаа байхад нь тэгж болох л байсан баг. Авьяас хүмүүс зүйлт мэт юмд итгэдэг байх гэд өөрийгөө мөртөл чи өчигдөр Хэмиг ямар аз жаргалтай байхыг хараагүй шүү дээ гэв. Самдонч Хэмиг байн аз жаргалтай байхыг нь харах гэж тэмцэх бололтой шүү. Тэгсэн Хэми сургуулаар нэг зарлана. Би бол төр ангийн сурагч Ко Хэми. Тэр зөвлөлтийг хулгайлаагүй. Угаасаа шалгаруулалтаар авьяастаа сурагч нь тэрийг авах ёстой байсан. Өдөлийн шалгалтаар би Беккигээс илүү оноо авбал намайг дахиж бүлийдэх болоорой гих болно. Энд ч одоо төр ангийнхны хэм маяг юм уу да? Сургуулаар нэг дуйлан болоод нэгээ дүэл дууддаг. Төр ангийнхан үнэхээр өөрсдөө баталж чадах болов уу? Төр ангийнхны өрсөлдөөн улирал дундын шалгаруулалт хүртэл үргэлжлэх тул тэд Кам багшаас мэдээж туслахыг гуйна. Гэхдээ надад туслаач гэхийг арай л сэтгэлгүй өөрөөр хэлээд байна уу да манай Хэми? Кам багшаа хэрвээ бид хантай тулвал түүнийг давхад л болно. Тэгвэл тэр хаан гүүр болох болно. Үнэхээр бид гурав сайнаараа хичээвэл ханыг гүүр болгож чадахгүй их шалтгаан байхгүй гэж Самдон эвгүйхэн мотивашнл үг хэллээ. Гэхдээ тэд гуруулаа бишээ. Дахин нэг гишүүн нэмэгдэж ирнэ. Ким бэлсүг магадгүй жингээ хасаж чадаагүйгээс болоод төр анги руу орсон байх. Үндсэн ангийнхан ч бас улирал дундын шалгалтыг сайн өгөхгүй бол төр анги руу орох эрсдэлтэй. Мөн сайн зөвлбөр гаргавал дебютээч гарах боломжтой болох юм. Хэмиг баг зэрэг кэрлэх гээд нэг л эвдүүгээ олохгүй шүү. Гэхдээ л үнэн сэтгэлээсээ хандаж байгаа нь илт. Дараагийн удаад би чамайг хамгаалах болно. Жингүүг Бекки энэ гурав хамт хооллож байх үеэр Жингүүг Беккид их таалагдж байгаа нь мэдэгдэнэ. Тэгэд баг араас нь очоод сэтгэлээ илчлэхнөө гэтэл нөгөөх нь анзаарахчгүй. Урам зориг битгий алдаарай. Хичээл зүтгэлийн ард үргэлж төлөөснөр нь үүнийг л мартаж болохгүй. Болно олон гол юм яри. Ямар ч байсан энэ нүдний шилтэй багш улирал дундын шалгалтыг аавна гэдгийг мэдэх ба өөрийн гэсэн үнлэмжээр сэтгэл хөдлөлийг харж оноогоо тавьдаг бололтой. Тэр хүнтэйгээ гэрлэнэ гэж амласан үед хайртай хүний осолд алдсан үед гээл сурагч нараар сэтгэл хөдлөлөө гарах хичээлээ орж байна. Кам багш сэргэлэнтэд хичээлийг нь хуулаад байна. Ер нь бол оюуны өмчийн хулгай байж болох юм. Тэгтэл босд нь нүрийн хойрлоо гаргаж явахад Хэмигийн царай ерөөсөө өөрчлөгдөж өгөхгүй юм. Гэвч төр ангийнхан урлагийн ангийг ашиглаж болохгүй юм байна л да. Тэгэл хичээлийн бус цагаар ууг нь ашиглаж байтал сургуулийн захирал баригдаад бэлтгэл хийгч газаргүй боллоо. Гэхдээ хоёр дахь сонголт амьдралд үргэлж байдаг гэж юу? Нөгөө подолын хоосон өрөөндөө очиж бэлтгэл хийхээр болов. Болохгүй бүтэхгүй байна гэж шалтак тоочоод байлгүй. Сэтгэл байвал юу ч боломжтой болгож болно шүү дээ. Гэхдээ Кам багш бүхнийг чадагч биш. Урлагийн багш тэдэнд хэрэгтэй болж байна. Кам багшид харин нэг хувилбар байгаа бололтой. Ям багшийг хөөргөөд л
X захирлын дэвтэр дээр бүр түүнийг Кириний урлагийн багш болохоор анханасаа төлөвлөсөн байна гээл тархийг нь угааж гарна. Угаах ч гэждээ ер нь үнний ортой байж болох юм. Чи үнэхээр тэр хүүхдүүдийг өөр шигэ болоосоо гэж хүсэж байгаа мó? Ядаж хөгжмөл зарчил та гэд нэлээд өндөр үнээр авахар тохирлоо. Харин Мадо шиг Кам багшийн эгчтэд хараад энэ хавар байр судлаад явж байгаагаа хэлнэ. Ямар ч байсан барьцаанд авсан байраа аваа үн хүрхийг нь мэдээд авлаа. Хэмигч сургууль дээр хөөхөн бүүлидэд шоглоод байгаа нь анзаарэгдэнэ. Бас л Бикити ам морьягаад ламжлаа. Жингүүг харин Хэмитэй ярилцахыг хүссээр л бүүлидэд байгаа нөхдүүдийн нэгийг ямар ч байсан мэдлээ. Оройн цагаар тэд мэдээж урлагийн бэлтгэлээ хийх ба ям багш ирсэн тэдэнд хөгжмөө үзүүлэнгээ самдууныг ч үнэхээр хөгжмөө авьяастаг олж харлаа. Дөнгөжл гал насаж байгаа хүүхдүүдэд ям багш өөрийн авьяасаа зааж чиглүүлж өгвөл бас л сайхан хэрэг болох гэдэг. Ши багш харин улирал дундын шалгалтаар дуулах дууг заах ба хүний сэтгэл хөдлөлийг хэрхэн хөдөлгөх талаар хичээл орно. Тэрнийх нь нэгэн жишээ Кам багш болж таарлаа шүү. Золтой л буруугаар ойлгочихсонгүй. Би таныг огт сонирхож хоорхдаггүй. Надад сэтгэлтэй бүсгүй байдаг юм л да. Дууны үгийг жүжиглэлээр илэрхийлэх хичээл орж байгаа юм байна. Кам багшийн босод багш нараас бодоо идэж байгаа байдал нь ям багшид таалагдаагүй бололтой. Хэдэн хүүхдүүдэд туслахаар иржээ. Хоёр талдаа л сайн багш нарын гарт орсон бололтой. Сэтгэл хөдлөлийг яаж илэрхийлэх хичээлээ бүгд л давтацгаана. Бүгд л өөрсдөө хин нэг дотроо бодон жүжиглэлтэй сайн хийцгээж байх авч Хэмигийн хувьд надад мөрөөдөл би мөрөөдөлтөө итгэдэг. Царайн ч хувирахгүй. Ямар ч сэтгэл хөдлөлгүй байгаа нь ям багшийн уурыг барна. Ямар нэг асуудал байгаа мó? Гэтэл чи тэр чигтээ асуудал байна гэх болно. Шалгаруултанд яагаад энэ дууг дуулаад унсныг нь Кам багш тайлбарлах болно. Дууг зөвхөн хоолойны хүчээр дуулдаггүй бололтой. Чамд ямар ч мэдрэмж алга. Энэ байдлаар чи шалгалтанд өндөр оноо авахгүй гэж Кам багш хатуу үннийг хэллээ. Тэгээд л Хэми маань бас ч зөрүү туханд биш юм шиг байна. Пэлсүгээс хэрхэн мэдрэмжээ гаргахыг асууна. Пэлсүгч хэдийн Джейсон дурлсан учраас мэдрэмжээ илүү тод томруулна гаргадаг байж таарна. Гэхдээ Пэлсүг Джейсон өөрийг нь ч бас сонирхож байгаа гэж андуурч байгаа юм байна. Ladies first. Чи намайг сонирхоод байгаа мó? Зүгээр боловсон зан. Үгүй ээ, энэ чинь сэтгнэх гэд ингээд хэлчихлээ. Амьдралд юу ч тохиолдож болно. Их л хүнд байгаа бол л доо. Жингүүгийн нөгөө ах нь дээвэр дээрээс өсөрчихлээ. Гэхдээ хөөхий амьд гарч өвхийг хүссэн ч бас л бүтлгүүтэд амьд гарсан юм уу да. Шалгалтандаа унснаас болж амиа хорлож байх шиг. Ямар ч байсан Жингүүг бол Киринд орно гэд мөрөөдсөнийг санаж байгаа зү. Ах хүү богино банзал хөмсөд годамжаар явах шаардлагатай боллоо шүү. Багшаа, би нэг дуу сурмаар байна. Ийм дуу сурах завгүй гэж босд нь уурлаж байхад Кам багш эрс эсрэгүүцлээ. Учир нь Хэми энд мянга хичээгээд сэтгэл хөдлөлийг сурч чадахгүй гэдгийг мэдэж байлаа. Сэтгэлээр унсан нэгэндээ жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөх нь хүний амийг ч аварч болно гэдгийг энэ хэсгээс харж олно. Girls Generation хамтлагийн Jenny гэдэг дууг тэд хамтдаа дуулна. Энэ хамтлагийн гишүүд чинь амар од игчнэр байсан байлээ шүү дээ. Хэмич үнэн сэтгэлээсээ дуулж байгаа нь анзаарэгдэнэ. DJ, put it back on. Манай эд ч сайхан дайлууж аваад явлаа. Автобусанд тэд баг зэрэг яриа өрнүүлнэ. Чи үнэхээр төсөө өдрөө мэдэхгүй мүү? Тэд өмнөх дурсамжаа яриад л байгаа бололтой. Хэми Жингүүгт төрсөн өдрийн дуу дуулж өгч байгаагаа санана. Шалгалт авах багш гадны нөлөөгүй өөрийн гэсэн шалгуураараа оноо тавьдаг бололтой. Караконы оноогоор дүгнэхээр боллоо. Гэхдээ ягч Караконы оноогоор дүгндэггүй гэдгийг дээд ангийнхнаасаа мэдэж авцгаана. Бүгд л тэр дөнгөн хүлээн зөвшөөрдөг болохыг мэдлээ. Кам багш сурагч нартаа урмын үг хайрлана. Хэн нэгэн зориулж чин сэтгэлээсээ дуулах нь дууны жинхэнэ амтыг мэдрүүлнэ. Ямар дуу дуулах вэ биш, ямар дуу дуулж өгөх вэ гэсэн сэтгэлээр дуулах хэрэгтэй. Хэмиг өмнө нь бүүлидэж байсан зургийг сахиусан тэнгэр болгоод хүртэл өөрчилчиж самдууны хийж байгаа ажил байх л да. Манай хоёрч хэдэн хүүхдүүдээ тэнцэжээсэ гэж бодон гадна нь чагнана. Join song 50 оноо,
Джейсон 90 оноо. Удаан харсны эцэст учрыг нь олчихлоо шүү. Хэдэн хүүхэд анхаарал хандуулж байна. Тэрийг нь тавьдаг болж таарлаа. Юм Бекки 85 оноо. Хэми дуулах дуугаа солихоор болсон ба хэн нэгэн зориулж дуулж байгаа нь энэ. Гохэми 100 оноо. Төр ангийнхан бүгд л өндөр оноо авсан ба үзүүлэх тоглолтод орох боломжтой болсон нь захирлын уурыг хүргэнэ. Хэми Беккитэй уулзахыг хүсэж өмнө нь шалгаруултанд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх болно. Энэнд нь Бекки эвгүй мэдрэмж авсан бололтой. Жингүүг харин Хэмитэй уулзахаар ярах үед Хэмигийн шүүгийг нилээн амар болгочихж Жу Инсоныг ийм болгосон гэж хардтал биш юм шиг байна. Харин Хэми хог хаях үеэр юу л болох гэж байна вэ? Сайн охиноо яг л зөв цагт авардаг баатар бол Жингүүг биш харин Самдун байх. Самдун Хэмигийн төлөө их л зөвсийг хийж байна да. Жингүүг харин дээрээс онсон юмнаас хэн нэгний цамсны тавчийг олж авлаа. Хичнээн дургуун хүрсэн ч найзынхаа амьд хүрэх гэж оролдоно гэдэг бас л айхтар зориг шүү. Слонс киноны ахлах сургуулийнхан кинон дээр яагаад юм хэрцгий дүрслэгдэг байна те? Самдун түргэн тусламж аван Хэми гадаа нь өөрийгөө буруутгасаар. Азар ямар ч байсан аюул холоор өнгөрч гэхдээ тархиндаа гэмтэл авсан байх магадaltaй болоод явчихлаа шүү. Самдуны зүүд бололтой ээжтэй дуудуулж өгч байгаа дүр зураг харагдана. Тэгсэн сэрээд Хэмиг хажууд нь байхыг хараад их л баярсан байх та. Хэми яхаар орон дээр хэвтэж байдیں۔ Даварцсан. Жингүүг үүнийг нь хальт анзаарчихлаа шүү. Пэлсүг Самдуны талаар ярьж байх үед Джейсон сонсчихно. Тэд харилцан яриа өрнүүлсэн ч Пэлсүгийг баярлуулан гомдоолоо доо. Сургуулийн хурлаар захирал Самдуны асуудлыг жижиг асуудал мэт ярих үед Кам багш хэрэгтнийг барих хэрэгтэй гэд уурлаж эсэргүүцнэ. Гэхдээ нэг тоохгүй бололтой. Жингүүг харин нөгөө олсон юмараа Беккиг хардна. Гэхдээ товчоо нөхөд ойцсон юм шиг л байна. Чи надад итгэж болохгүй мүү гэд хэллээ. Самдуны талаар сонсоод ээж нь ихэд зочирдно. Самдун Жингүүг хоёр Хэмигийн талаар л ярилцсан. Хэми инээхээрээ ямар хөөрхөн харагдаг гэж санана гэтэл би ойлгохыг л олоо харсан юм байна. Охтууд таалагддаг залуугийнхаа хажууд инээдэгч хайртай хүнийхээ хажууд л уйлдаг гэж үг байдаг үлээ юу илээ? Чи Хэми сэтгэлтэй юм шүү дээ. Үгүй тийм байхгүй. Ингээд Самдуны сэтгэл амарч байх шиг. Энэ үед Самдун ээжигээ ухаан алдсныг сонсоод яваад очино. Тэгээд өөрийгөө сайн байгаа гэд толгооныхоо талаар хэлж санааг нь зовоолгүй тоглолт болно гэд хэлчихлээ. Хэми Самдунтай ярилцаж суух үед Маату шиг олж хараад юу ч гэсэн нэгнээ мэддэг болов. Гэхдээ Хэмигийн хэрэгт Самдун оролцоод байгаад дургүй байна гэдгээ Хэми илэрхийлэх ба Самдун дахиж төв удахыг хүсээгүй хэрэг. Эцэгхийн урилга хэдийг авах вэ гэтэл Пэлсүкийн аав ээж ирнэ. Самдуны ээж ирнэ. Нөгөө хоёрт нь харин ирэх хүн байхгүй бололтой. Гэвч энэ үед сургуулаар нэгэн зарлал хадах ба шалгалтын оноогоор сонгодог уламжлалыг эвдэн эсрэлтийн онооноос хамаарч үзүүлэх тоглолтод орох болсныг хэлнэ. Манай хэдийг оруулахгүй байх арга сөвгчж байгаа нь энэ. Джейсон, Риа, Кансомин, Хансори, Юм Бекки гэсэн хүмүүс орохоор боллоо. Аажоны харж байгаагээ. Тэгсэн Беккид муу санснаа хажууд нь Беккигийн талаар хуурамч цуу ярина. Хэми бас хажууд нь байсан бололтой Беккиг өмөөрөх болно. Джейсон Риа хоёрыг үзүүлэх тоглолт дээр гоцож дуулуулахаар хамт хуваарлаа. Самдун харин дууга бэлдэж байгаа бололтойдаг. Гэтэл Хэми орж ирээд хамтдаа дуулж байлаа. Харин Кам багшийг Хэмигээд бодож иж л дээ янз нь. 멜로디가 너무 좋다. Дурлсан үед ч бүх зүйлийг тэр хүнтэйгээ холбоод л тэр хүнийгээ бодоол төсөөлдөг шүү дээ. Кам багшад харин Самдуны зохиосон дуу таалагдаж. Багшаа хүсэл мөрөдөл минь надаас зугатаагаад байх юм. Би яах ёстой вэ? Ингэж гацах үеч хүн болонд тохиолддог л үсттэй. Самдун ээжтэй үзүүлэх тоглолтод оролцсон гэд хэлсэн тул санаа зовж байлаа.
Гэтэл Хэмигийн дүү тэгвэл хоорош тоглолт зохиочооч гэтэл Кам багш түүнийг нь дэмжиж эхэллээ. Самдуу нэг өдөр үнсгэлжин болох бололтой. Сүүх тэрэг хаана байгаа юм? Хулгонууд байгаа мó гэтэл Хэми уухантаас зөвшөөрнө. Гэхдээ Самдуу маань ээждээ зарим зүйлсийг дэгстүүлээд хэлчихсэн юм шиг байна. Ер нь үндэслэл юмнууд хэлсэн гэтэл за сонсч. Кирийн сургуулийн хамгийн шилдэг бүжигчин. F4 энтранс юм уу хаашийн? Жингүүг бараа болгоч нь бололтой. Хэми харин ухаангүйд оролцсон. Сая намайг дуудлаа гээл явж очиж байгаа гинэ. Бэлсүгч Джейсний боловсон зангийн талаар Хэмигийн хэлснийг баг зэрэг ойлгосон бололтой. Сургуулаас гарах өргөдлөө өгж байх шиг. Үнэхээр л шантарж эхэлж байгаа байх л та. Джейсон харин Бэлсүгтэй хамт тайзанд гарахыг хүсдэг гэдгээ хэлэх үед бодол нь тэр доороо өөрчлөгдөв бололтой. Өргөдлөө шууд л буцаачлаа шүү. Би үнэхээр хичээнэ. Шүд зугаач жолоо төгснө. Ям багш харин Мэн багшийг үүнд нь буруутгаж байгаад жоохон бандчих шиг боллоо. Кам багш Ям багшид хоорондж тоглолт хийн гэдгээ тайлбарлана. Сургууль хоосон байх өдөр нь жинхэнэ үзүүлэх тоглолттой өдөр болж таарлаа. Чи хүүхдүүдтэй тоглолтоо бэлдзаа юу? Ойлголоо. Гээд явчихт. Ям багш бас л марзан хүүхчиг нөхөр шүү. Дургуй царайж байснаа хэдийнэ л хүүхдүүдийн амд ороод явчихлаа. Яаж норхыг заагаад л эхэллээ. Хэми чи юу хийдэг юм бэ? Мадо шигээс ч бас сургууль түрээслээд өгөөч гэж гойлаа. Кам багш хүүхдүүдийн төлөө нэлээд хичээж байдаг шүү. Сүүлд нь мөнгөийг нь төлөх юм байх. Мадо шиг харин интертайм захирал болж байгаадаа нэлээд дуртай байх шиг байна. Игчээ гэж хүртэл найраад сэтгүүлчийн дүрээр оруулаад авлаа шүү. Ингээд тэдний эдэгтэй бэлтгэл эхлэх болно. За болно олно. Мадо шиг сургуулийн захиралтай уулзаж төрөөсийн талаар ярилцах үед Кирийн сургуультай Great Entertainment-ийн захиралтай тааран нэгний өмнө таньдаг байсан болж таарлаа. Тэгэхээр Мадо шиг бас өмнө нь урлаг Entertainment-тай холбоотой менежер хийдэг байсан бололтой шүү. Манай гуравч тоглолтынхаа талаар ярилцаад л үүнийг нь харсан Кам багш магадгүй өөрийнхөө мөрөөдлийг давхар биелүүлж байгаа мэт. Кам багш Мадо шигтэй уулзаж байх үед нь Хэми Кам багшийн байшинг нь барьцаалсан гэдгийг нь олж мэднэ. Кам багшийг муу хүн гэж итгэдэг Хэми үүнд нь хүлээн зөвшөөрсөнгүй. Самдуунч тоглолтын танхим үнгүй гэж ойлгосон бололтой. Нусгай минь энэ хороод үнгүй юм гэж байхгүй. Ингэн байран та надаас болж хуурамч тоглолтыг шаардлагагүй гэхэд чамаас болоогүй. Би та нарын тоглолтыг үзхийг хүссэн болохоор үнтэй тасалбар авсан юм. Кам багш ч гэсэн хүсэл мөрөөдлөө олох гэж хичээж байгаа шүү дээ. Ийм болоод л сүүлийн 3 жил сургуулийн албаны хамгийн муу үзүүлэлттэй багш болсон юм байна шүү дээ. Тэнэг болох. Гэхдээ бас гайхалтай. Жинхэнэ эр хүн. Мадо шиг хүртэл хөндлөнгөөс хараад анзаарч эхэлж байгаа нь Кам багшийг ямар шилдэг гэдгийг илтгэнэ. Хэми сэтгэлээ жингүүг л онгойлгоно. Гэхдээ тэдний хайлайт харилцаа яриа бол Wonder Girls-ийн постерыг хараад хэрвээ би тайзан дээр гарах боломж олдвол тэр тайзан дээр чамайг хамт байгаасаа гэж хүсэж байна. Хоёлаа заавал тайзан дээр хамт гарнаа. Бики ээжтэйгээ харилцаа мууч гисэн хүний ээж юм хань үзүүлэх тоглолтын урилга үлдээгээд явлаа. Хэми Жингүүг хоёр хамт явж харж байтал Жингүүгийн аав нэрэн түүнийг алгадчихлаа. Жингүүгийг Кирэнд орсныг нь мэдээд бөөн уур. Сонгуулаас өмнө хэл амгүй чимээгүй амьдр гэж байгаа юм. Аав нь өмнө Жингүүгийг бас хаяад явж байж л те. Жингүүгч оройд бүжиг бэлддэг байсан тахимда жаал юм бодож суух үед Бики ороод ирлээ. Бики тайзан дээр Жингүүгтэй хамт гарахыг хүснэ. Энэ хооронд Джейсон ганцаараа бүжиглэж байхыг Ши багш харна. Джейсний хувьд Риата тайзан дээр гарах сонирхолгүй байгаагаа илэрхийлнэ. Ши багш хатуухан хэлээд авлаа. Чи тайзан дээр сонирхлоороо дуулд юм уу? Риа шиг од хүнтэй хамт таарсандаа баярлах хэрэгтэй. Сонирхлоороо дуулмаар байгаа бол караоке дуулаарай гэв. Ийм үг сонссон хүн чинь уурлах нь тодорхой. Харин тэр үед нь пэлсөг таарч тэд хамтдаа караоке дуулахар боллоо. Ёстол сонирхлоороо дуулж задгаа авна да. Ер нь бол сонирхолгүй бол хэн дуулахыг хүсэх юм бэ? Сонирхдаг хийхийг хүссэн зүйлээ хийвэл бид хожим нь харамсахгүй шүү дээ. Беки Жингүүгээс үзүүлэх тоглолтын дээр хүрээд ирээч гэж гуйх үед нь Жингүүг зөвшөөрчихлөө. Энэ хооронд хажуунаас нь харж байсан хоёр маань гэнэт гайхлаа. Тэгээд Жингүүг оролцохгүй гэдгээ ч хэлнэ. Хэмиж шалгаж өчигдөр амласан хамт тайзан дээр гармаар байна гэснийг нь асуудал тэгсэн билүү санахгүй байна гэв. Тэгвэл би л ганцаараа хөөрч догдолж баярлаж байсан байх нэ гэд их л гомдох шив. Нөгөө хоёр хөөрхнөө маань караокеда дуугаа дуулаад л энэ дуу нь бодвол тоглолт дээрээ дуулах дуу байх.
Дахиад нэг сонгочихъя гэтэл бэлтгэл рүүгээ яарсан Пэлсүк яатчгүй л явах ёстой боллоо. Гэхдээ энэ боломжоо алдахыг хүсэхгүй байх нь мэдээж нэлээд эргэлзнээр ямар ч байсан явлаа. Эгдүүтэй гэдэг нь Жингүггүй болохоор нөгөө хэд болиё гэсэн ч Хэми Пэлсүк хоёрч шазруу нөхдүүд тоглолтоо хийхээр шийдсэн байна. Жингүг оролцохгүй болсон нь тэдний төлгөөг их л сөөрүүлсэн мэдээж тэгсэн ям багшийг Жингүгийн оронд оруулах гэсэн чинь бас дуртай байна. Би угаасаа сайн бүжигдэг болохоор муу бүжиглэж чадах болов уу? Джейсон харин Пэлсүкийг дагаад энд хүрээд ирж. TikTok дээр бүжиг бэлдэж байна шүү. 1 2 3 4 5 6 7 8 Жингүгийн аав нь хэдийнэ гадагшаа явах тийзийг авчиж Пэлсүк аав ээжтэй тоглолтынхоо урилгыг өгнө. Хэми самдун хоёр цаас хайшиж байтал Хэми нойроо дийлэлгүй унтаад өглөө. Слонс кино юм чинь энэ хэсгийг мэдээж Жингүг харж таарна. Кам багш самдууны аяыг оролдож байхад нь ям баг сонсож үзээд тоглолтын дээр дуулуулчмаар ч юм уу. Ингээд үзүүлэх тоглолтын өдөрч ирж гэтэл Ирья Джейсонгийн дургуг нь хүргэчихлээ. Харин өөр нэг багш сургууль руу явах ажилдаа болох үед нь Джейсон нөгөө эдийн талаар мэдсэн тул өөрөө туслахаар шийдлээ. Мадо шигч цагаан хүсэл гэх өөрийн entertainment-ийн нэрээ сүртэй гаргах жишээний бас л дөргөө нөхөр шүү дээ. Йоо дахиад үзсэн ч энэ хүмүүсийн өмнөөс сэтгэл хөдлөөд байх юм аа. Тоглолтын өмнө Кам багш нөгөө аяа самдун Хэми хоёрт сонсооллаа. Шууд л тайзан дээр өөрийнхөө зохиосон дог дуулахаар болчихлоо. Харин Ши багш нэг л сэжигтэй. Яа энэ үдл яг Жингүг ороод ирүүлчих. Би дуулаад үзэх үү? Ингээд мөнгөнөж байхад Джейсон авралын оч Пэлсүктэй хамт дуулахаар болно. Өөрийнхөө үндсэн тоглолтыг хаяад дуртай зүйл дээрээ ирж байгаа нь Джейсны зөв ч юм шиг, буруу ч юм шиг. Гэтэл Джейсныг ирээгүй болохоор Ши багш хайхаар явлаа. Беки хинч ирэхгүй гэж бодож байтал ээж нь ямар ч л байсан ирснийг мэдээд Бекигийн инээмсэглэл тодорно. Джейсон Риа хоёр алга болчлоо. Хинээр дуулуулах вэ? Хоёлоо дуулах уу? Оошлаарай. Беки харин Жингүгийг хараад түүнээс нэг зүйл хүснэ. Ээжийнхээ өмнө дуэт дуулахыг хүссэн бололтой. Хуурамч тоглолтын заалч мөн адил дүүрэх ба тэдний их нь Мадо шигийн олсон хүмүүс. Кам багшийн эгчтэйч бас дахин нэг таарлаа. За ёстой эвтэйхэн тоглолт хийчих гэсэн чинь Ши багш л биш шүү. Энд юу гайж яадаг вүлээ? Кам багш түүнээс их л хичээнгүйлэн гуйлаа. Ши багш хатуу хүүхдтэй болохоор хүүхдүүдийг Авьяског эртхэн хэлэх ёстой. Тэднийг хоосон мөрөдөж байгааг ямар ч эцэг их хараад суухыг хүсэхгүй. Далавчгүй хүүхдүүдийг өндрөөс төлөхвөл тэд нэсэж гэмтэнэ. Кам багшаа та надаас ч илүү харгас хэрцгий хүн юм байна. Кам багшийн сэтгэлд энэ үгс орсон ч энэ хүртэл явсан тоглолтоо ингээд дуусгаж болохгүй нь мэдээж. Ши багшийг өрөөнд түгжээд орхичихлоо. Тоглолт ингээд эхэлж байна. Джейсон Аю хоёрын үзүүлбэр Пэлсүк шүү. 세상에 이처럼 많은 개성들 저마다 자기가 옳단 말을 하고 꿈이란 이런 거란 말하지만 Энэ хооронд ижил дууг дуэтээр Беки Жингүг хоёр хамт дуулна. 관중들 소리치고 내 심장 소리 눈을 떠 Back to 깜깜한 현실 매일 불안하고 텅 빈 가슴 채우기 위해 또 연습은 없지 세상에 이처럼 많은 사람들과 세상에 이처럼 많은 개성들 저마다 자기가 옳단 말을 하고 꿈이란 이런 거란 말하지만 나는 누굴까 내일을 꿈꾸는가 나는 누굴까 아무 꿈 없질 않아 나는 누굴까 내일을 꿈꾸는가 나는 누굴까 혹 아무 꿈 Жингүгийн энэ үйлдэлийг үзэн ядаж үлээ. Үнэн дээр би бүх зүйлийг энд дуусгах гэж ирсэн. Харин одоо бол бүхнийг энд шинээр эхэлмээр байна. Юу хиймээр байгаагаа, хинтээ хамт баймаар байгаагаа ойлгосон болохоор тэр хүн Беки биш байсныг ойлгосон л ах. Топ entertainment захирлын хараанд ч хүртэл өртөөд амжлаа. Одоо харин сүүлийн үзүүлбэр. Ганцхан өдөр чиний найз охин болъё. High five гэдгийг хөдөөний хүнч мэдэхгүй байх нь аргагүй л дээ. 차가운 가슴이 어느새 조금씩 녹아내렸나봐 네가 들어와서 그리고 나도 몰래 내 가슴을 채웠어 언제부터인가
모습을 Maybe 어쩌면 네가 내가 기다린 한정인 건지 It's true 언제나 너무 가까이 있어서 몰랐었나 봐 Baby I'm in love with you It's true 언제나 너무 가까이 있어서 몰랐었나 봐 Baby I'm in love with you Baby I'm in love with you Бурхны азар ямар нэг муу юм бололгүй олонний алга ташлтан доор амжилттай тоглолт хийж чадлаа шүү. Багшаа, хүсэл мөрөөдөл минь надаас зогдож байсан гэдгийг санаж гин үү? Харин одоо тодоос тод харагдаж байна. Миний мөрөөдөл үнэхээр үзэсгэлэнтэй сайхан юм аа. Галзуурмаар сайхан болохоор би мөрөөдөлтөд заавал хүрнэ. Энхэд самдун гэд баах юм хэлтэл гинэт самдун сонсож чадахгүй ухаан балардах шинжтэй болоод явчлаа. Харин ши багшийг түгжээд мартсан шүү дээ. Энэ үед нь ям багш хаалгаа онгойлгож таарнаа. Кам багш ши багш хэлсэн үгс ер нь орсон учраа тайзан дээр үзэгчдэд зориулан үг хэлнэ. Тэгээд энэ тоглолт хуурамч гэж үннээ хэлэх ба энэ сурагчдад ирээдүй бие эсхийг би өөрөө ч сайн мэдэхгүй. Гэхдээ ганц үнэн бол энэ сурагчид хэн бүхнээс илүү өндөрт нисхийг хүсдэг гэд олон хүмүүсийг уйраах үгс хэлээд авлаа. Урлагийн алтан тайзанд ухаангүй хайртай болохоор хүсэл мөрөөдөл нь гинэн цайлган болохоор мөрөөдөлтөд хүрэх замаа аз жаргалтай байдаг гэдэгт бат итгэсэн учраас ямар нэгэн зүйл галзууртаа дуурлахыг би авьяас гэж боддог. Тэр авьяасанд нь итгээд нисээд үз. Хэр том далуучтайг нь мэдэхгүй ч нисээд үз. Гэхдээ магадгүй ши багшийн үгнүүдэд хариултыг нь хийж байгаа мэт. Энэ миний дүү гээл бүхэл хүний бахархлыг төрүүллээ. Хэмэж хүртэл шүү. Жингүг харин хүсэл мөрөөдөлтөд болсон учраас энд үлдэж урлагийн хүн болно гэдгээ аавдаа хэллээ. Тэгэд үүнийг хэмэд дуулахаар уулзах гэж байхад нь аавынх нь хідэн нөхдүүд бариад авах болно.